За сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ 3 өнгийн дагнасыг яг шулуун байдлаар хэрхэн харуул цэвэрхэн харагддаг. За 2 гидс гадна талын битүүлж байгаагаа хэрхэн оюул илүү цэвэрхэн байдаг талаар харъя. За үүн дээр харагдаж байгаачлан эхний 2 өнгөө нуруу талаар нь нийлүүлээд нуруу гадна талтаа. За 3 дахь дагнаас болвол яг 2 гидсээрээ нийлж буюу хамгийн 2 захалж байгаа хэсгүүд маань нуруугаараа харсан байдалтай байх ёстой. За ингэж харагдах юм бол нэгдүгürt ийм цэвэрхэн шулуун зураастай харагддаг. Хоёрдугаарт оёдол маань маш ийм цэвэрхэн яг ийм нэг шугамтай харагддаг. За одоо үүн дээр ингээ харагдаж байгаачлан эхлээд хамгийн цайвар өнгөөрөө гадна талтаа нуруу гараад, дотор талтаа гидс гараад, за 2 дахь өнгө буюу дундын өнгө маань гидс рүүгээ нуруу нь харсан байдалтайгаар дагнаасаа яваад, за 3 дахь өнгөө эсрэгээр нь 2 гидсээ нийлүүлээд хамгийн баруун өнгө маань ингэж өөдөөс нь уулзуулж шулуу ойж байгаа. За ингэснээрээ одоо яг энэ гидс хэсгийн энэ бүрийн нь болохоор мэддэхгүй гадна талтаа гарахаараа нэг юм жоохон харцгаар жоохон замраагүй харагдаад байдаг. Тэгэхээр бид нар энийг илүү цэвэрхэн болгохын тулд ингэж гидсээр нь хамгийн сүүлийнхаа таглах өнгийг нийлүүлж байгаа. За 5 дагнаас дээр ч гэсэн ялгаа байхгүй. Эхний 4 өнгөө яг нэг тишээгээ харуулж оёод хамгийн сүүлийн 5 дахь өнгөө нийлүүлж оёвол зүгээр байдаг.